Хүн ер нь л өөртөө амар ачаатай байх хэрэгтэй шүү дээ. Бүдүүн хүмүүс амар дургу. За миний арьсыг бол нэрээ аварсан зөвөр бүтээгдэхүүнээс л энэ. Энэ бол яг өнөөдрөөс яг 1 жилийн өмнө. Түмээ бол ер нь жил болгон өөрчлөгдөж идэв. Интернет дээр маш олон хүмүүс ер нь хэрхэн glow up хийх вэ гэд сургалтууд зардаг те. Тэгээд биеийн бичлэгийг та бүхэн зөвхөн төлбөргүй зүгээр өөрийнхөө туршлага, өөрийнхөө хэрэгэлдэг бүхэн хэрхэн glow up хийсэн гэдэг. Түмээгийн байнгын баримталтай хідэн алтан дүрмүүд байдаг. Ерөнхийдөө тэр дүрмүүдээ би та бүхэнд хуваалцсан. Өөрийнхөө хэрэгэлдэг skin care бүтээгдэхүүнтэй илэн далангуудаа та бүхэнд харуулна. Би ер нь л өөрийнхөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдээ бүх хүмүүсээс айгүй нуудаг, айгүй амар gatekeep-лдэг. Ягаад гэвэл би ганцаараа л ийм хөөрхөн байхыг хүсдэг болохоор ерөнхийдөө энд шилдэггүй байсан. Гэтэ би өнөөдөр та бүхэнд хэлнэ. Сүртэй амар тийм подкаст чиг 20-30 минутын яриа бол байхгүй. Яг гол өөрийнхөө баримталдаг дүрмүүдийг, дэхтүүнүүдийг яг илэн далангуу бүх нууцудаа задлана. Та бүхэн миний типнүүдийг одоо өөртөө хүлээж авах уу байна уу? Та нарын асуудал. Одоо ингээд та нарт ингээд хүмүүсийн зардаг энэ хичээл шиг тийм одоо бичлэгийг та бүхэн үн төлбөргүй ингээд хийх гэж сууж байна. За ерөнхийдөө та бүхэн миний өмнө яаж харагддаг байсныг зарим нь мэдж байгаа, зарим мэдэхгүй байх. Тэгээд харуулах юм бол ерөнхийдөө би өсвөр насндаа ерөнхийдөө нэг ийм иртгүү байдаг байлаа. Харж байгаачлаа одоогийн байдлаар ийм болсон. Тэ гоё булчлаг, fit, гоё цэвэрхэн скинтэй, гоё үсний зэсэлттэй, амар гоё юм секси юм залууч авирсан байна. Айгүй олон хүмүүс ярьдаг л да. Түмээ яг уу тийнейж үед чинь угаасаа хүн болгоны нийтдээ харагддаг шүү дээ. Угаасаа өсвөр насны хүн болгоны нийтдээ харагддаг. Чи нэг тийм сүртэй юм байгуулсан, гүйвэлсэн юм шиг битгий том попроод гэдэг. Гэтэ би та нарт өмнө жилийнхаа бас нэг зургийг харуулъя. Энэ бол яг өнөөдрөөс яг 1 жилийн өмнө би юм байсан. Түмээ бол ер нь бол жил болгон өөрчлөгдөж идэг. Жил байтугай бараг сар болгон өөрчлөгдөж дандаа дэвшиж дандаа level up хийж идэг. За яг гол зүйл рүү л орё. Хитрхи нуушгүй дэл яг гол зүйл рүү орё. Тэгэхээр эхнийх нь болохоор physical glow up гэдэг. Physical glow up гэдэг нь одоо энэ миний өдөр тутмын баримталдаг, журамталдаг одоо яаж ч ингэж ачаалттай байсан хажуугаар нь байнгын нэг хитгэн step ч байсан ингэ заавал өөрийнхөө өдрийнхөө планд оруулж өгдөг гэсэн. Дорож 4 удаа 7 хоногт дасгал хийдэг. Тэгээд ерөнхийдөө би бол gymд явдаггүй. За би gymд явдаг гэж айгүй ярьдаг ч гэсэн яг gymд явдаггүй. Би дандаа гэртээ дасгал хийдэг. Яагаад вэ гэхээр Монголын нөхцөлд gym руу явж ингэж одоо гоё jacket төстэй амар гоё тийм булчинтай болно гэдэг нь жоохон хэцүү. Яагаад вэ гэхээр тэр тусмаа одоо ингээ winter arcade интер гэж ярьдаг. Гэтэ ингээд хүмүүсийн гэр нь gym-ээс хоол байх нөхцлүүд айгүй олон байдаг штэ. Тэнгүүд тэр gym руу явахын тулд хэдүүл ингээ дулаахан хувцлаа тэгээд одоо нилээн хүүтэн байх юм бол хэдүүл таксид нэсгөл машинаа барьна одоо тэгээд машинтай явах юм бол төгжиж явж байгаа дараа гэж нэг gym дээр очиж хувцаа сойлон тэгээд доохон дулаацсандаа халаалтайж дасгал хийсээр байтал ингээд баг өдрийн зүгээр 4-5 цаг зүгээр нэг дасгал хийхэд нь явна гэж бодож юу гэсэн юм бэ? Тийм болохоор би зүгээр гэртээ дасгал хийчихдэг. Сүнэлт бол ингээд хангалттай гоё биетэй болгож чадах дасгал амар хүмүүс underestimate хийж нэг тийж тоодоггүй хтэй. Яа та нар харж байгаачлан би гэртээ турникэн дээрээ сунаа. Турникэн дээрээ сунахаас гадна газар сунаа. Тэгээ газар сунаах маань хаяа хитрхэн амардаад ах юм бол би нэг resistance band гэдэг зүйл ашигладаг. Ийм зүйл гэсэн үг. Ийм зүйлүүдээр одоо ингэж одоо ардаа тавьж байгаа тэгээ сунаадаг гэдэг гэсэн үг. Тэгэнгүүт та бүхэнд resistance үүснэ. Булчингаа том болгохын тулд та нар заавал төмөр өргөх шаардлагагүй. Хэрвээ булчинд чинь ямар нэгэн төрлийн resistance байгаа тохиолдолд булчин чинь өөрөө ингэж томордог гэсэн үг. Тэгээ мэдээж зөвхөн дасгал хийснээс та нарын булчин бас томорохгүй. Та нар бас сайн хоолоо идэж явах хэрэгтэй. Гой биетэй болохын 80% шахуу бараг дайетн дээр байдаг гэж би хардаг. 20% нь дасгал. 7 хоногт ядаж зүгээр 4 өдөртөө ядаж нэг 50 сая очих заяа. Эрэгтэй хүний цээж мөр ер нь ингээд том бахад эрэгтэй айгу өргөн харагддаг. Тийм болохоор ингээд нэг сүнэлтийн барилтаасаа шалтгаалаад хүмүүс яг мөрлүүгөө цээжлүүг оруулахыг сонгож уулдаг тийм гоё онцлогтой болохоор та нар жим явах шаардлага ерөөсөй байхгүй. Physical glow up дотор байгаа нэг чухал дүрм гэх юм бол 7-8 цагийн унталт. Guys та нар сайн унтчиж эрч хүчээ нөхөн сайн унтчиж бас арьсчин гоё цэвэрхэн харагдана. Өдөрт би дорож 2 литр ус заавал уудаг. Энэ бол миний бүр ингээд заавал баримталдаг нэг дүрм. Өдөрт би заавал 2-3 литр ус уудаг. Тэгээ би айгүй олон цаг нэг эдитл суугаад компьютер наар суусараа зарим хүмүүс нэг нуруу нэгээ тотгошоо олчтой шүү дээ. Ийм бүгтээсээ ийм амар заваа харагддаг. Тийм бүгтээс хүмүүс амар надад бол амар заваа харагддаг. Ингээд сууж байгаа хүнийг харангуй нэг юм ингээд тэгшлээч гэж мэр. Игц байх хичээгээрээ ийм игц тэгшгэн цээж нуруутай байна гэдэг чинь өөрөө бараг physically амар гоё ингээд attractive харагддаг байхгүй. За дасглаа хийчлээ, сайн хоолоо идчихлээ, унтчихлаа, усаа нөхчлөө. Гоё игц цэгц алхаж сууж сурлаа. За энэ бол миний баримталдаг physical glow up. За хоёрт нь би та бүхэнд одоо эцэст нууцаа дийлэх гэж аннаас айгүй олон хүмүүс асуудаг. Одоо түмээ чи яаж ингээд арьсаа ийм гоё цэвэрхэн байлгаж чадаад байдیں۔ Яг үнэ guys nobody is perfect. Би бол өөрийнхөө яг одооний арьсаа бол бүр нэг тийм амар тийм галзуу гоё цэвэрхэн өстө тэр
glass skin энэ гэж хэлээд байхгүй. Гэтэ миний өмнөх зургуудыг харах юм бол мэдээж амар том ялгаа бол харагдана. Яагаад вэ? Бигээс ямар ч газартай хамтарч ажиллаагүй шүү заяа. Би бүр Монголд энийг зардаг газрыг олох гэж маш их удаан хичээж зовж байгаа. Paula's Choice Exfoliate гэдэг ийм гуужуулагч одоо тонер гэх юм уу те. Энд cleanser угаачаа дараа нь энийг түрхдэг гэсэн. Хүүнд түрхэж болно эсвэл гарын дээрээ түрхэж болно. Тэгж жаад нүрээр ингээ сайхан шагшаад те ингээ массажлаад өгнө гэсэн үг. Амар сайн. Тэгээ эн чин гуужуулагч хүчил одоо гэж тооцогдож болохоор тэрнийхээ хажууд хэдүүлээ гоё арьсаа айгуу гоё тайвшруулах хэрэгтэй. Миний арьсаа айгуу таардаг юм бол одоо энэ Madagascar Synthetic-ийн ийм ампул байна. Skin 1004 гэнэ. За энэ бүтээгдэхүүн байна дараа. Энийг түрхэхэд арьс чинь 100% хатсны дараа энийг түрхнэ гэсэн үг. Нөхөн төгжүүлэх одоо ийм баалан байгаа. La Roche La Pussy гэж энэ заяа. La Roche La Pussy-ийн ийм Cisaplast Balm-ийн B5 нэмэх гэнэ. Нанаар ирэхэд интернетээс хайгаад болно. Тэгээд энэс аягүй жоохон төрхтэй шүү. Яг шүдээ угаах гэж байгаа юм шиг нэг юм жоохон юм жижигхэн нэг юм бүрхийг цэглэг төрхөж байгаа. Тэгээ яахгүй л амар өтгөн бүтцтэй болохоор ингээд их төрхөж болохгүй шүү guys. Энгийн moisturizing cream шиг төрхөж болохгүй. За миний арьсыг бол нэрээ аварсан зөвөр бүтээгдэхүүнээс л энэ. Энэ яаж яах амар мухан үнэтэй. Монгол мөнгөөр бол яг энэ дангаараа 140 50 мянга гэдэг баг. Guys please энэ Монголд хаана энийг зардгийг мэддэг юм байвал please надлуу бичээрэй гууж. Наад энэ үнэхээр хэрэгтэй байгаа. Энэ дуусч байгаа. Би нэг сүүл Германаас авчирсан. Тэгээд дуусаг бодвол байгаа. Нэрээ аягүй удаан дууссан шүү. Нэрэтийг cleanser яаж явахдаа бас ингээд ийм юмар нүрээ цэвэрлдэг гараараа биш. Заримдаа бас маск тавьдаг. Монголын нөхцөл маск тавихгүй нэлээд арьс хураашаад байдаг. Тэгээд нэг ийм гуашаагаар бас дараа нь ингээд гоё массажлж өгдөг байгаа. Тэгэх юм бол гоё юм шүвийсэн ийм skin effect болно гэсэн үг ээ. Одоо өөртөө арчаатай байх цаг чинь ирчээд штэ guys. Nikakada avocado гэдэг ийм байж байгаад одоо ийм болцсон байхад та нар өөрчлөгдөхгүй юугаа хийгээд байгаа юм бэ? Одоо та нарын мэддэг бүх инфлюенсерүүд skin care эсвэл өөрийнхөө ингэж арчилдаг юм хийхгүй байгаа ч гэсэн тэд нар бүр ингэ хэдэн мянган зөндөө ингэ өөрийг арчилдаг степнүүд байгаа заяа. Ангуучийн та нар тэр яаж мааж нүрээ цэвэрлдэг ямар косметикт очиж салонд очиж нүрээ гоё цэвэрлүүлж үсээ гоё янзлуулдаг. Энд ч мэдгүй. Тэр гайд тэгж хэлээд шаардлага байхгүй. Тэгэхээр хүн болгон тэг ангууч болоод өөрхөн болоод шүү дээ. Тийм болохоор хүмүүс нууцлдаг байхгүй. Ардан тэгээд ийм гоё бүтээгдэхүүнүүд байж идэг байгаа. Үсээ яаж гоё хэвэнд оруулдаг гэж айгу олон хүмүүс бас асуудаг. Би зүгээр ингээд усанд орлоо. Ингээд хуваангуудаа ийм юмар ингээд жоохон хэвэн бариад нэг хагас хаттал заяа бүр 100% хаттал биш. Хагас хаттал энэгээр ингэж байлгаж байгаа. Тэгээд аваад л нэг жоохон ингэсгээд өргөөд өгчдөг. Тэнгүүд яг миний хэв тогтчихдаг. Хүн болгоны үсний онцлог өөр болохоор бас яг миний шиг гоё болохгүй байж магадгүй. Би бас сүүл тийм хэлсэн байгаа. Мэдээч гоё уруултай байх гоё. Би ер нь бол жоохон байхасаа л дандаа унтахаас өмнө вазелин төрхдөг өстэй тэрийг одоо хүртэл ингэж өөрийнхөө скин care рутиндээ байлгадаг юм. Орой унтахаас өмнө энэ Vaseline lip therapy гэдэг энийг уруулнаа төрчөөд унтдаг. Тэгэх юм бол юм гоё начиг юм гоё. Зөвлөхөн soft, yummy гоё уралтай болох нэ. Тэгээ бас би өөрийнхөө үнэрт айгүй их ачуул бүгдлөө өгдөг. Jean Paul Gaultier-г би ашигладаг байгаа. За сүүлийн миний алтан дүрм гэх юм бол Energy Glow Up гэж байгаа. Одоо энэ бүх зүйлийг хийхэд бол хэдүүлээ mentally healthy байх хэрэгтэй. Энерги гоё ингэж нөхөж сурж авах хэрэгтэй. Энэ бүх юмыг хийхэд бол бид нар маш сайн төвлөрч чаддаг байх хэрэгтэй. Маш сайн төвлөрч чадхын тулд бид нар сэтгэл зүгээ сайн хайхарч авах хэрэгтэй. Сэтгэл зүгээ сайн хайхархын тулд арх хэрэглэхгүй, тамхи хэрэглэхгүй, no nicotine. Тэгээд гоё mentally өөрийгөө healthy байхын тулд дасгал маш их сайн хийн. Өөрийнхөө дуртай зүйлүүдийг хийн, жоохон стрессээ тайлах нэг тийм activity-нүүдийг олж өөртөө гаргана гэсэн үг. Би чинь жоохон стресстэй юм бол дасгал хийждэг. Нэг бол тэр гитар тоглолцдог. Миний гитар байнгын миний хажууд байж идэг. Тэгээд жоохон стресстэй ирэх юм бол би гитараа тоглолцох юм бол миний стресс тайлагдаад ирдэг гэдэг гэсэн үг. Тэгээд мэдээж өөртөө туслах аргыг мэдхийн тулд тэгэхээр өөрийнхөө давуу ба сул тал ер нь өөрийгөө амар сайн таньж мэдчих хэрэгтэй. Ядаж нэг өөрийгөө introvert, extrovert гэдгийг ингээд олоод мэдээд авчих. Өөрийгөө таниад авчих. Өөрийнхөө MBTI гэж байдаг юм уу те. Тэгээд надад тухайн үед яг тэгэх боломж юусоо байдаггүйс яг тэгэхээр би яаж өөрийгөө таньж мэдэх тийм аргуудыг юусоо ойлгодоггүйсэн байхгүй юу? Юусоо мэддэггүйсэн. Тэгээ мэдээж одоо бас тиймэрхүү асуудалтай хүмүүс байх юм бол те одоо чинь ядаж өөрийнхөө MBTI-г мэдгүй байх юм бол те. За эсвэл өөрийнхөө зан төлөвийг юусоо мэдэж ойлгодог, өөрийнхөө сөрөг ба давуу талыг мэддэггүй тийм хүмүүс одоо би бас зориулаад сайхан нэг вебсайт нээсэн Tomato гэдэг тийм вебсайт нээсэн байгаа. Тэгээд айгүй олон хүмүүс ерөнхийдөө манай вебсайт дээр үйлчлүүлж маш эрг сэтгэл үлдээж явж байгаа. Бид нар энэ вебсайтыг босгохын тулд одоо манай сэтгэл зүйчнэрийн баг болон манай IT баг нар нэлээд хичээсэн байгаа. Тэгээд энэ тестүүдийг боловсруулахын тулд бид нар хамгийн гол нь ерөөсөө ChatGPT ч үүдэг юм эсвэл ямар нэгэн өөр гадаадын сайтаас ерөөсөө тест боловсруулж гусаагүй бүх copyright бүх зүйл нь бидний өөрсдийн бидний өмч. Тэгээд бүр цаад захтаа та нараа өөрсдийнхөө бас мэрэгжлийг хараахан тодорхойлж амжаагүй байх юм бол манай мэрэгжил сонголтын тестийг ч гэсэн өгч болно. Тэгээд ирээдүйдээ ер нь ингээд сэтгэл зүйн мэдлэг олох үүднээс гой контентуудын манай вебсайтн дээр суушна гэсэн. Та бүхэн сэтгэл зүйг сонирхдаг бол манай вебсайт орж үзээрэй гэж зөвлөмөр байна. Би линкийн доор description-ээс дээр үлдээч. Эсвэл энд дарчаарай.
идчихвэлөө энд аль нэгтэн дарчаараа. Тесттэй бөглөөд айгүй гоё үр дүн гараад ирнэ гэсэн үг. Та бүхний талаар бүх сөрөг ба давуу талууд чинь гаргаж өгснээр та бүхэн илүү өөрсдөө танина гэсэн үг. Өөрсдөө илүү таньж мэдснээр өөрсдөө илүү сайн тусалж чадна гэсэн үг тий. Тэснэр та бүхэн ингээд Glow Up-т чинь бас ингээд илүү амар болно гэсэн үг. Миний давуу бас сул тал нь яг юу юм гэдгийг ойлгосон юм чинь тэрэн дээр ингээд үндэслэл өөртөө тусалж чадна гэсэн үг шүү дээ. Би өдрөө болгон ядаж нэг 5-10 минут ингээд суугаад жоохон бясалгал хийгээд бас суудаг. Тэгээ хэлсэнчлэн stay humble please одоо ингээд өөрийнхөө хийж байгаа би ингэж байгаа шүү би тэгж байгаа шүү битгий хийл заяа. Action speaks louder гэж юм байдаг шүү дээ. Үйлдэл чинь угаасаа бүх зүйлийг харуулна. Та нар ярьж хэлээд байх шаардлага ерөөсөй байхгүй. Тэгээ аль болох ингээд бүх юмыг чимээгүй silence хийхийг хичээж. Тэгээ би бас нийлдэх хүмүүсээ айгүй нэг юм нарийн сонгож авдаг. Та бүхэн бас тэгээс гэж байхыг хүсэж байна. Лузерүүдтэй бирээсээ нийлдэггүй. Байнгын шоу удаж парти хийдэг эсвэл байнгын нэг юм гомдлсон ингэжсэн тийм хүмүүс би бүр ингээд үнэн голоосоо үнэхээр дургу. Амьдрал өстой юм байгаад байна. Амьдрал миний эсрэг байгаад байна. Би өстой ингэж тэгж амар хэцүү байна. Орсон бол орсон гарсан бол гараачтай тий. Хийвэл хийхгүй л гэж зайлаачтай тийм үстэй. Байнгын гомдолдог юм хүмүүсээс хол бай. Та нарын энержи бүр амар иддэг шүү заяа. Glow Up хийм л амархан. Та нар зөвхөн энэ дадал зуршлуудыг өөртөө суулгаад болоо. Илүү нуршиж яриад байх юм надад ерөнхийдөө бол байхгүй. Тэгээд иймэрхүү яриа сонсмоор их юм бол миний mentality channel руу орж болно. Энэ channel дээр бол яг purely зөвхөн entertainment, зөвхөн илэрнэ, би илэрх дуртай. Тэгээд өсвөл би бас ингээд deep юм ярьж чадна. Тэгээд бүдүү хүмүүс дургу гэж би бол худлаа ярьсан шүү сая зүгээр. Таны анхаарлыг чинь зүгээр хөөх гэсэн. Өөрөө гачин тарган байсан байж одоо би ингээд хүмүүсийг тарган муухайгаар дуудах юм шиг ирэхгүй шүү дээ. Тийм үстэй муухай шүү дээ guys. Хүн бол ямар нэгэн өөрөнгөс асуудалтай байж мэднэ те. Хүн болгоны метаболизм адилхан биш хүн ямар нэгэн өвчлөөс болоод ингээд overweighted байж болно. Тэгэхээр ерөөсөө тийм bullying тийм зүйл ерөөсөө байх уус гэж би хүсдэг. Хүн бол өөрчлөгдөж шүү дээ guys. За тэгэхээр ярдган биш хийдгэн байгаарай заяа. Амжилт.